Сайн уу, Link Start байна. Энэ удаагийн бичлэгийн сэдэв бол нууц юм аа. Та энэхүү бичлэгийг үзснээр мэднэ. За хэрвээ та рот үзэр сургалт, шившлэг гэх мэт яг тиймэрхүү зүйлсийг сонирхож байгаа бол та манай Instagram хаяг руу бичээд асууж болно. За тэрнээс гадна Richera гээд мөнгө манифестыг сургалтаа бол зарласан байгаа. Тэгээд энд сууж байгаа хүмүүс маань ихнээсээ үр дүнгээ үзээд одоо маш тийм аз жаргалтай боллоо, баярлаа гэх мэт сэтгэлдлүүд бол одоо маш их ирж байгаа. Тийм болохоор хэрвээ та мөнгийг харах өнцгөө өөрчилмөр байвал аль эсвэл амьдралдаа илүү их мөнгө дуудаж сурахыг хүсвэл та манай Instagram руу бичээд мэдээлэл аваарай. 7 хоногийн яг 1-р өдөр болгон бол эхэлж байгаа. Бичлэг маань 2 бүлэгтэй байгаа. Та хамгийн түрүүнд аль нь таны нүдэнд туссан тэр бүлгийг сонгоод ороод ирвэл арай илүү оновчтой байдаг шүү. Баярлалаа. Сайн байна уу, Link Start байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За хамгийн түрүүнд таны яг одоогийн байгаа байдлыг харж өгье. Таны одоогийн байгаа байдал ямар хөө байна вэ? Нэгдүгээр бүлгийн одоогийн байгаа байдал нь ямар хөө байна вэ? Page of Cups. За тэгэхээр нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүс маань одоо маш тийм залуу сэтгэлгээтэй хүмүүс байж болно. За аль эсвэл яг одоо магадгүй одоо таны хайр дурлалын амьдрал арай илүү тийм идэвхтэй байгаа болов гэж орж ирж байна л та. Хүмүүстэй уулзаад болцоод магадгүй шинээр краштай болсон хүмүүс бас байгаа байх. Тэгээд магадгүй энэ бичлэгээр тэр хүний бодож орж ирсэн болов гэж бодож байна. За хэрвээ үгүй тийм хайр дурлалын юм байхгүй гэж байгаа бол яг одоогоор таны одоо юу гэх юм яг бусад хүмүүстэй харилцааны байдал чинь ер нь л одоо маш идэвхтэй бусад хүмүүстэй одоо тийм амархан яриа өрнүүлээд танилцаад гэдэг ч юм уу яг нэг тиймэрхүү байгаа юм байна. Ер нь л амар тийм гоё энергитэй, хөнгөн энергитэй, идэвхтэй байгаа юм байна гэж харлаа. За тэгвэл 2 дугаар сард танд юу ирэх вэ гэдгийг харж өгье. 2 дугаар сард 1-р бүлгийнх нь маань юу ирэх вэ? 2 дугаар сард 1-р бүлгийнх маань юу ирэх вэ? За 9-ийн зоос буюу та 2 дугаар сар ямар нэгэн одоо цаг зав чөлөө, за аль эсвэл санхүүгийн хувьд ямар ч тийм санаа зовох зүйлгүй 2 дугаар сарыг ер нь л амар тийм гоё өнгөрүүлэхээр харагдчихээн. Өөр ингэсэн дуртай зүйлсээ хийгээд магадгүй бодож исэн санхүүгийн одоо тавьсан зорилтууд чинь эхнээсээ одоо биелж эхлэх одоо амар тийм гоё сар болж байна гэж харж байна. Хөдөрний байгаа байдлыг харах юм бол маш тийм гоё тод өнгөтэй, маш тийм аз жаргалтай бөгөөд тийм тайван, тогтун ерөөсөө одоо юу гэх юм яг салхинаас илүү одоо тийм газардлагын энергитэй байна гэх юм уу? Энүүгээрээ дагалдуулаад бас яг таны яг бодит байгаа байдал яг ямар байгаа вэ гэдгийг арай илүү бодит байдлаар харж чадах юм болоо гэж бодож байна. Одоо юу гэх нэг тийм хэтрүүлэн бодохгүйгээр та яг өөрийн эргэн тойрноч тэр өөрийнхөө амьдралынхаа нөхцөл байдал байгаа байдлыг ч тэр та бол ингээд өөрөө бол ингээд олж харж чаднаа. За тэгээд магадгүй яг бусад хүмүүсээс тусламж авах гэхээс илүү тэйгээр та ер нь бол өөрийнхөө асуудлуудыг өөрөө шийдээд явж чадна. Тэгвэл хэрвээ үнэхээр хүсвэл бусдаас тусламж авч болно. Яагаад гэвэл таны одоо 2 дугаар сард зохиолох энерги одоо бас тийм нэг бусдыг татах чадвартай байна гэж бас хэлж болно. За тэгвэл танд зөвлөгөө авч өгье. 2 дугаар сард зөвлөгөө өгөөч. Окей. За ер нь бол миний мэдгүйц хамгийн гоё хөдөрнүүд бол бууж ирлээ. За magician-ыг харах юм бол за энэ сар бол та үнэхээр хүсээд байсан зүйлсийг бол авч чаднаа. Манифест хийж чадна. Ерөнхийдөө таны оюун бэлгийн хүч бөгөөд одоо юу гэх юм бусдыг татах чадвар чинь ч гэсэн өндөр байгаа болохоор хэрвээ одоо юу гэх хайр дурлалын одоо нэг тийм хүсэлтэй хүмүүс байгаа бол тэр хүмүүс маань хүслээ биелүүлж чадна. Магадгүй крашаа найрч чадна, хүссэн хүнтэйгээ нийлж чадна, дурлуулж чадна. За ер нь бол нэг тиймэрхүү маш гоё сар болох нь 2 дугаар сард одоо юу гэх юм
та ингээд өөртөө ерөөсөө битгий тийм хязгаар буюу тийм лимит битгий тавиарай гэж орж ирж л да. Ягаад тэгэхээр энэ сар та бүр үнэхээр бүр ингээд юу хийж чадхууц яг үнэхээр тийм гоё гэгээлэг ирч хүчтэй. Тэгэхдээ бас одоо юу гэх амьдралын одоо яг завгүй амьдралын хажуугаар хөгжилтгөө мартахгүйгээр одоо маш гоё тэгж бол явах нэ. За яг танд ингээд нэг тийм санаа зовсон асуудал бол байж болно. Тэгвэл тэднийг бол асуудалгүй туулаад аваад гарчнаа. Таны сэтгэл санаа ч гэсэн энэ сард одоо маш тийм тогтвортой байна. Тийм болохоор юунд ч битгий санаа зовоорой. Зүгээр л яг энэ сар бас яаж магадгүй танд ингээд хүмүүс гинт одоо бэлэг өгөх эсвэл магтаал хэлэх гэдэг ч юм уу те. За тэр нь болохоор одоо яг таны нэг бусдыг өөртөө татах чадвар чинь яг ингээд идэвхсэн байгааг та ерөөхдөө анзаарчвал болно. За тэгээд энэ бичлэг маань ерөөхдөө бол ийм богино уншлага байгаа. Тэгээ бичлэгийн маань цаг заваа гаргаад үзсэн баярлалаа. Баяртай. Сайн уу? 2 дугаар бүлгээ сонгосон бол танд энэ өдрийн мэндийг хүргэе. За хамгийн түрүүнд таны зөвлөж байгаа энергийг нь харж өгье. Окей, the moon буюу сар гэдэг үзэр маань буруу араа гараад ирлээ. За тэгэхээр яг одоогийн байгаа байдал магадгүй таны сэтгэл санаа жоох ингээд гинт үе тавгүй болж иж магадгүй эсвэл таны зүн совин чи ингээд орноо гарнаа гэдэг ч юм уу яг нэг тиймэрхүү нэг сонин үйл явдлууд болоод байж магадгүй. Тэгвэл энэ бол зүгээр яагаад тэгэхээр ертөнцөөс таныг ингээд амьдралдаа харж чадахгүй байсан зүйлс гэж харуулж эхэлж байгаа буюу яг ингээд таны мэдэх ёстой үнэн учрыг харуулж эхэлж байгаа гэсэн үг. Тэгэхээр магадгүй энэ үед жохон тийм хэцүү үе байж бол магадгүй. Ягаад тэгэхээр хүмүүс одоо юу гэх юм жинхэнэ зангаа таниулах зайл эсвэл нэг бол бүр үнэхээр ингээд танд сэтгэлээсээ туслагч гэдэг юм уу. Яг нэг тиймэрхүү одоо юу гэх юм яг нэг тийм нуугдмал байсан зүйлс яг ил гарч ирж байгаа үе гэсэн үг. Тэгэхээр энэ үед та бол альва зүйлсийг сайтар анзаараад өгвөл зүгээр л байдаг л та. За тэгвэл та хэдийнхаа 2 дугаар сард юу тохиолдох вэ гэдгийг за шууд гараад ирлээ. За тийм байна. Энд одоо юу гэх юм ерөөсөө л нэг тийм та хэд маань одоо юу гэх амьдралд чи өөрчлөлт орж ирэх гээд эсвэл ертөнцөөс ингээд та хэд одоо амьдралдаа өөрчлөлт хийгээч одоо энэ одоо юу гэх энэ хуучин амьдралын хэм маягаас салаач өөр дээрээ ажиллах бол ажиллаач гэсэн яг нэг тиймэрхүү энерги бол орж ирж ин л та. Тэгэнгүүтээ энэ strength гэдэг хүзэр маань буруу арчхаараа яадаг вэ гэхээр хүн ингээд яг өөршгөө ашигладаггүй гэх юм уу одоо гинт огцон муурлах эсвэл сэтгэл хөдлөлөө ингээд барьж чадахгүйгээс болоо бусдад муухай хандах гэдэг ч юм уу нэг тиймэрхүү юмнууд болох гэдэг байхгүй. Тэгээд энүүгээр дамжуулаад яг л одоо юу гэх юм та хэдийг за үнэхээр ингээд сул тал байгаа бол засаарэ. Бас ингээд бүх цаг үед бусад хүмүүсийг битгий буруутгаарай. Та бас танд өөрч чинь ингээд асуудал байж магадгүй шүү гэдгийг харуулж өгч байна. Тэгээд энэ сар аль болох одоо юу гэх юм яг мэдрэмжээ дотгошнд барих гэхээс илүүтэйгээр яг аль болох мэдрэмжүүдийг гаргаад танд яг ингээ юу таалагдж байна, юу таалагдахгүй байна, таны мэдрэмж яг ингээ хаашаа чиглээд байна вэ гэдгийг яг одоо юу олж мэдрүүл зүгээр байна гэх юм уу. За энэ дээр нь дахиад нэг үзье. Энэ яг юуны тухай юу? Empress доош гарч ирсэн. Та хэд маань их тийм өөртөө итгэлгүй болцсон юм уу гэмээр байгаа юм шиг байна. Тэгээд яг уу та хэдийн муу хүн гэж хэлж байгаа юм биш л те. Гэхдээ ингээд өөртөө итгэлгүйгээсээ болоод бусд руу уурлах одоо юу гэх бусдад татаархах гэдэг ч юм уу яг тиймэрхүү зүйлс болох гээд байна. Тэгтээ энэ энерги бол танд октоосоо хэрэггүй. Магадгүй та сүүлийн үед өөртөө цаг зав хангалттай зарцуулж чадаагүй ч юм уу тэрнээсээ болоод ийм одоо яг энэ их тийм зөөлөн тал алдсан, зөөлийн энерги алдсан, одоо энерги сэтгэлийн алдах гад байгаа гэдэг ч юм уу яг нэг тиймэрхүү юм орж ирээд байна л та. Юм бол ингээл уурлал байвал асуудал ингээ шийдэгдэхгүй. Бас энэ дээр яг юм дими юмн дээр уурлаад байна. Дими юмн дээр уцаарлаад, атаархаад, гуниглаад гэдэг ч юм уу тиймэрхүү юм ерөөдөө явагдаад байна л та. За яг хөө эднэр нь ингээд одоо юу гэх юм яг ингээд танаас болоогүй штэ ингээд өөр хүн намайг
гомдооцсон гэж байгаа бол тэрэн дээр ч гэсэн яг өөр хүн таныг гомдооцсон байж болно, та үнэхээр ингээ гомдсон байж болно. Тэгтээ та ингээд өөрөө өөрийнхөө ямар байр суурьтай үлдэхээ та яг ингээд өөрөө шийдэн шүү. Бусад хүн ингээд таныг муухай гэж хэллээ гэ та муухай хүн болчихгүй. Хувиа хичээсэн гэж хэллээ гэхэд та шууд тийм болчихгүй. Тийм болохоор та хэд маань яагаад ч юм нэг тийм бусад хүмүүсийн үгийг хитрхи хүн дээр хүлээж аваад байгаа мó гэж бол харахаар байна. За тэгээд зөвлөгөө авч үгэй. Яг л миний нөгөөс нэг саяны хилжээсээ юмтай холбоотой үзэрнүүд гарч ирж байна л та. За энэ 5-ын сэлэм доошоороо гараад ирсэн одоо энэ юу гэх юм. Үнэхээр ингээ муудалцсан хүн байгаа бол уучлалтгүйгаарэ. Эсвэл ингээ уучлалт хүсээрээ. Ямар ч байсан ямар нэгэн байдлаар ингээд ойлголцохыг хичээгээрэй гэж зөвлөж юм. Тэгэхгүй ингээл одоо юу гэх юм. Та магадгүй за нөгөө хүн маань ингээ намайг уучлахгүй дээ гэж ингэж өөртөө хэтрүүлэн бодлоо гэд ингээ юу ч өөрчлөгдөхгүй. Тийм болохоор зүгээр л яг бодож суухаас илүүтэйгээр яг үйлдэл хийгээд үзэрэй гэж зөвлөж байна. За энэ хүвчлэг маань энэ хүрээ дуусаж байна. Та бүхэн маань цаг зав гаргаад үзсэнд баярлалаа. Тэгээд тагид маань яг ямар сэдвээр уншлага хийлгэмээр байгаагаа комментоор бичиж болно шүү. Баярлалаа.